자, 오늘들 이 새항 소라각찬 소라골 때릴래. 새항. Өглөө бүр сургуулийн байранд орж ирэхэд ангиуд ээжлийн зогсоож халуун дотноор угдан мэндчилдэг. Үнэхээр сайхан мэдрэмж төрөх байх та. Ингээд мэдрэж байгаа. Ингээд. 누구 가라라? 아, 중 가라래요. Зүрхэн талцаа аваа. 아, 주름은 달다. 아, ингээд юм бэ? Тий. Бүх сурагчид ирсний дараа цуглаарч анги-ангиараа бүгдээд нь мэндчилдэг юм байна. Ийм цагийг хамт өнгөрүүлэхээр хамт сурдаг ах дүүнээр илүү дотн болов юм шиг санагдлаа. Жигдгээр ингэ. 7-р анги. 7. Надад баг адилхан өндөр юм байна тийм. Окей. Тэгээд сайхан Монгол улсын төрийн дуулаар дуулнаа. Одоо ангироога харих уу? Тгийл та. Одоо сайхан суръя л та. Одоо сурагчид нь өөрийн гаруудасаа багтаа өгч байгаа хураадаг юм шиг байна. багшаа. өдөр болгон ингэж хураадаг уу? Өдөр болохоор. За. Хэзээ авах юм? Арай өглөө хичээлд ороод дагаад орой хичээл харах нь. Монголын уламжлалыг эрхэмлдэг энэ сургууль байшингаа гэрэн хэлбэртэйгээр барьжээ. Цаана нь үйлс харагдаж үнэхээр сайхан байна. За, нэгдүгээр цаг бол хятад хэл байна. 你好，你好，你好吗？你好吗？我很好。我很好。 And more English. 西。 Next， 英文怎么读？ 下一个怎么读？ Суурийг нь бат бүх болгохын тулд альгийг чи бас сайн зааж өглөө. Цэцэрлэг төгсөөд удаагийн хүүхдүүд болохоор дууны альгаар ч бас зааж өгч байна. Надад ч бас сурахад их амар санагдлаа. Хэ. Мундаг сурж байгаа шүү. Тэгээд ийм шатад хэллийн дуудлагыг нь нөгөө хүүхдийн насанд тийм амархан сурж байгаа юм шиг санагдсан. Тийм болохоор гоё нөө гэж бодлоо. 你好。 你好，你叫什么名字？我叫贺雅婷。何雅婷。 Yes，你是老师吗？是的，我是一名中文老师。 What do you think about Mongolian students? They very cute and 但是他们在上课的时候会比较调皮，但是也有很多聪明的学生。 What did you say?
I'm proud of them because I teach them from they don't understand Chinese and then I teach them to hear and they already know much of Chinese. So I think I'm proud of them. Okay. And聪明. Yeah, 聪明. Right? 聪明 is 聪明. smart. Yeah. In Korean we say 총명. Ah, it Yeah. seems. Yeah. Okay. За одоо өөр хятад хэлний багш одоо HSK зааж байгаа тий. Тийм, HSK зааж байгаа. 2 дугаар 3 дугаар ангиас эхлээд HSK-ний шалгалт бэлдэж байна. Тийм. Харин та өөрөө Монгол хятадаас ирсэн юм байна тий. Тийм, Хятадаас ирсэн. Оо ямар мундаг монголоор хэлж байгаа юм бэ тий. Сайн ярьдаг хүүхдүүд бас байгаа юу? Сайн ярддаг хүүхд байгаа. За одоо дундын ангийн хүүхдүүдтэй хим хичээл орлоо. Ингээд олон хүнтэй хамт сууж хичээл сонсоод нилээд уджээ. Монголд 8 жил амьдрасан ч дунд сургуулийн хичээл хөтөл үнэхээр амар биш гэдгийг ойлголоо. Яа. Юу үсэн бэ? За, давсны хүчил болон хайрцаг харматын юу бичээрсэн? Давсны хүчил хийсэн. Юу үсэн бэлээ? Давсны хүчилтэй уруу давхар юу үсгөө? Sorry. Яа. Одоо 2 дугаар цаг дуслаа. Энэ зургнууд юу юм бол? Зураг зураах хичээл бас байгаа юм уу? 3 дугаар цаг нь арт терапи. Нээзүүд маань зураг будаж байсан бөгөөд ихэд төвлөрсөн болохоор анги үнэхээр нам гүн байлаа. Чимээгүй байгаарэ. Бичигсэн харилцангуй амархан харагдсан зурган дээр өнгө оруулахаар шидлээ. Пирамидын зурагт шар өнгө будаж байсан юм. Гэхдээ үнэхээр анхаарал төвлөрүүлэхгүй бол сайн будаж чадахгүй юм байна. Тиймээс би ч бас маш их төвлөрүүллөө. Өнгө дүүрэх тусам сэтгэлч бас сайхан болж байлаа. Вау. Ямар зураг вэ? За энэ болохоор манай хүүхдүүдийн арт терапи буюу уран зураг хөгжүүлэх хичээл дээр ингэж хийсэн бүтээлүүд байгаа. Тэгээд одоо хүүхдүүд маань бас нөгөө ер нь сургуулаараа нийтээрээ ингэж зурах их авьяастай. Тэгээд одоо хүний энэ зураг гэдэг маань өөрөө өнгө одоо энэ бүх юмараа хүнд ингэж тайвширлыг өгдөг, сэтгэл зүйтэй их холбоотой байдаг. Тэгэхээр яг одоо хүүхдүүд маань дулааны цагт бол бид нар чинь гадаа гараад шууд нөгөө одоо сургууль манай сургууль ч өөрөө байгальд байдаг. Тэгээ гараад нөгөө гол мод уултаа устаа хэсгээ ингээд хараад энтер зурдаг юм чадвартай болцсон. Сэтгэл зүйтэй бас их холбоотой учраас үдээс хойших энэ уран зургийн арт терапи буюу уран зургийн хөгжүүлэх хичээл маань ингэж тусдаа ордог байгаа. Чи өөрөө энэ хичээл дуртай юу? Дуртай. Яагаад? Илүү тийм чөлөөтэй сэтгэж болно. Хаяа. Ингээд айгуу сайн зурдаг. Тийм, гайхалтай шүү дээ. Гайхалтай. Morning class. Consonant. 3 дугаар ангийн хичээл байсан ч вау. Өндөр түвшин юм байна те. So when we want to talk about words, I'm a boy. good. Seno. Орхоо. Аре. Seno. Одоо хаачихгаа. Ходроо. Хоолоо. Углэнцэ. Okay. Let's go. Can you speak English? Yeah, I can. Oh. What is your name? My name is Mokus. Uh-huh. I have been learning English since 4 because I watch too many YouTubes and videos. Wow. And I'm 11 years old now. Wow, nice. Good. So cool.
셈베츠카노. 셈베노. 셈베노. 아마레노. 티모, 마이사. 세노. 저거 매치. 세. 히투게랭기. 닉투게로. 치 소로골트 도르테요. 야가. 야가 도르테. 조록조록 도르테요. 거기서 함긴 도르테 히첼 요이. 샤타텔. 오, 샤타텔 생 예를 찍어요. 예를 찍. 오. 이티. 자. 암스테. 인 부tik 이드출 야해. 인 사후 야호. 인 주게를 탭차도 야호. 어디어도. 돌아가도 울어요. 아하. 오, 뭔데긴데. 와우. 인 어떤 샌드위치 너거테 비슷해, 티? 엔 이득 도르테요. 야가. 거의 암스테. 자. 이런 소로골팅 오글레니스 도르테요. 거요. 자. 이바스 하열의 지로. 오, 대웅. 비 특질. За бүгдээрээ өнөөдрийн хичээлээр морио хоорын талаар одоо та бүхэнд танилцуулнаа эхлэв. Юунаас бүтцийн өнөөдөр багш нь хэлж өгье. За морио хоорын бүтц бол нэлээд хэдэн хэсгээс бүрддэг. За хамгийн эхлээд бол энэ цар. Энэ цар бол ямар үүрэгтэй гэвэл энэ хамгийн гол нь энэ дуу авиа гаргадаг зүйл байгаа юм байна. За мөн иш цар толгой. Энэ гурваас бүрдэнэ. За мөн энийг болохоор юу гэж нэрлэдэг вүлээ? Ном гэж хэлнэ. За энэ хоёрыг болохоор энэ утаснуудыг одоо ингээ хөндөрүүлж байгаа зүйлийг юу гэдэг вүлээ? Маар буюу тэвх гэж хэлнэ. За энэ морио хоор маань хоёр утаснаас бүрддэг. За морио хоор сурахын өмнө одоо хамгийн түрүүнд барил тавил гэж үүдэг. Барил тавил гэхдээ зэрэг яаж зөв суух вэ? Яаж морио хоор хөгжмөө зөв барих вэ? Түүнээс эхэлнэ. Буруу барьж сураад буруу суугаад эхлэх юм бол морио хоороо яах вэ? Буруу сурна гэсэн үг. Тийм учраас өнөөдөр багш нь одоо барил тавил гэдгийг та бүхэн зааж өгнө. Хөлөө бол бүтэн улаар нь тавина. Жоох ингэж. За хоёр хөлөөр авчих нь байна шүү дээ, тий? Зөв. За бүгдээрээ одоо нэг татаад үзье. Ингэж. 3 и 1 2 3 4 түлхлээ 1 2 3 4 дахиад 1 2 3 4 1 2 3 4 за бодно. Opa.
Сая морин хоорын хичээл ороод бодсон зүйл нь бодсноос хэцүү байна. Бодсноос амархан бодсон байхгүй юу? Харин ерөөсөө тийм биш ээ. Сайн сурах хэрэгтэй юм байна те. Харин илүү сайн тогломоор санагдаад тийм байж те. Би сайн морин хоор тогломоор байна. Юм бол Тийм. одоо энд нэг иш. За. Энд цагрыг үүссэн. Энэ бол үлзий. Үлзий хэ. Тийм. Энэ сур юу вэ? Энэ сур гэдэг нь ерөөдөө бол малын ширх гэх юм уу? Одоо малын арьс. Одоо мал гэдэг чинь өөрөө маш өвжил шинтэй амтан. Дээрэс нь манай монголчууд бол эрт дээр үеэс энэ сур хийж ер нь бол монгол гэрийн бүслөөр тэгээд аян замд ч гэсэн хэрэгжилж авдаг. Энэ бол нэлийн үр жимтэй амтан. Хазар юм уу? Тэр бас инээр хийдэг гэсэн үг. Тий. Хазаар ч гэсэн ер нь бол сураар хийдэг. Сур гэдэг чинь бас өөрөө маш бат бөх. Ерөөсө гараар таслая гэсэн чинь ер нь бол бараг хэр барагтаа насрахгүй. Тийш. Энэ 3-5 юу юм? Тий. Энэ бас хэ. Одоо энэ харагдаж байгаа бол ер нь бол 9 гэдэг байгаа. 9 юм. Энэ бол 9. Харин энэ харагдаж байгаа жижиг нь бол 3. Тэгэд энэ харагдаж байгаа нь бол 5. Дандаа ер нь бол анзаарч байгаа бол ер нь бол 3, 5, 9 гэсэн сонтгой таанууд байгаа. Зүг. Сураад ямар вэ? Сураад бол айгүй гоё. Ээж авдаа гайхалаа гэх юм уу? Айгүй гоё юм дээ. Дээрээс нь Монгол хэв шинжийг агуулсан болохоор тэр утгаараа айгүй гоё омогшдог гэх юм. Үнэхэр гоё байдаг. Энэ 채소다. 네. 제가 어쩌네. 맛있다. 되게? 맛있다. 오, 맛있다. 오늘 오니까 너무 좋다. 난데 말았댔노?どうした? 아까 소르골 때 일에 한긴 도르테 주에 신유해. Зураг би тамир. Тэгээд ин ямар хичээл хамгийн сайн гэж бодсон. би юу? Тийм. Би хамгийн сайн хичээл Монгол дээр хятад математик гэж зөв. Ямар хичээл хамгийн дуртай? би тамир. Би тамир. Ягаад? Би тамирны гоё болохоор. Энэ сургуульд дуртай юу? Дуртай. Одоо гадаад хэл сурдаг уу? Хятад хэл сурдаг. Хятад хэл сурдаг уу? Ямар вэ? Амар гоё. Амар гоё. Хятад хэл сурах нь амар ам. Одоо хэддүгээр анги? 3 дугаар анги. хамгийн сургууль дуртай зүйл юу вэ? Дуртай би тамир математик 2. Яагаад? Яа тэгвэл математик гол бодох надад гоё ээ. Тэрс математик надад гоё ээ. Би тамир гоё. Нэг би дасгал хийгээд гоё ээ. Зүүн бол гадаа гаргав би. Тэгээ тоглолт игэл бом. Энэ сургуульд ороод ямар вэ? Гоё. Энэ сургуулийн бага ангийн хүүхдүүдэд өдрийн унтаа цаг байдаг гэж сонсон. Тэдний нас бага учраас хүүхдүүдийн эрүүл мэндэд сайн юм шиг санагдсан. Тиймээс бич бас хүүхдүүдтэй хамт өдрийн унтлаг хийхээр болсон юм. Сайхан амнаарэ.
өвчнгөө ажиллаж гэж бодож хийзээ. За энэ татгалж байгаа үстэй. За одоо хайгаа авчихсан. Манайх ингэж байгаа байхгүй. Дээшээ суна ингэж урагшаа сунаад байгаа байхгүй юу? Ойлгож байна уу? Би дээшээ сунж болоод байна уу? Яараа ирчих. Завцаа яараа ирчих. Чи бас яг ингэсэн болоод байна ш. Ойлгож байна уу? За өнөөдөр хэвчээ ингэж дуусгахгүй. За явцлаа яаж зогсдгийг харъя да. За агшин хэлжсэн шүү дээ. Одоо бүжигчд яг тайзан дээр гараа бүжиглэхдээ айсууд бэлтгэл хийж дуусныхаа дараа тэгээд одоо тэр үзэгчдтэй гэх юм уу бүжиг зааж өгсөн багштаа цог бүжиглсэн найзуудаа одоо энэ зааландаа гэх юм уу хамгийн гол хөвгөлтэйгээр явах хэрэгтэй гэж хүчнэ хэлдэг шүү дээ. Тэгэхгүй бол ингэж нэг мундаг бүжигч амар гой бүжиглэжсэн. Хүн ямар санагдах вэ? Би танаас ингэж аюу гой бүжиг заас тар гэх. Ингээ явчих ямар байх вэ? Муухай байстэй. Тэгэхээр бүгдээрээ би энэ хамгийн гой хөвгөлтэйгээр одоо жишээ нь ингээд баярлаа гэж хэлдэг юм уу те сайн байна уу баярлалаа гэдэг юм уу те яг тэрнтэй ажиллах энэ гой хөвгөлийн үгтэйгээ ижих нь ястах хэрэгтэй байхгүй юу? Ойлгосноо. За хамгийн гойр санаа. Өнөөдөр бүжиг дээр хэдий сахилга буурсан ч гэсэн ядаж ясгаага ой хийх ёстой. За яа. Сонссон баг те. За дэше сонлаа. 3 1 2 3 4 5 6 1 2 3 За. Сургуулийн сурагчид таны бүжигийг сурж байгаа гэсэн үг үү? Тий, 5 дахь өдөр тэгээд 1:30-аас 4:30 хооронд бүх ангиудад тгчээд байна. Таны бодлоор энэ сургуулийн сурагчид хэрэг сайн сурж байгаа. Оо, маш гоё штэ. Тэгээд одоо анги дүүргэлтэнд 20 хүүхэд байдаг байхгүй юу? 20-оос 25 хүүхэд байдаг. Тэгээд гэсэн чинь тэгээ цөөхөн хүүхэдтэй болохоор тэгээд тэгэхээр ингээд нэг анхаарал төвлөрөх тал дээр илүү тийм их сайн байгаад байдаг. Тий. Гоё гэнэ. Гоё нөө. Чи хамгийн дуртай сургуулийн хоол юу вэ? Цой байна. Тий. Халуун дээр маш гоё байдаг. Бид нар сургуулийн хоол байр гэдэг. Тэгээд сүүлдээ амар гоё хоол өгдөг болоо. Тэгээд сургуулийн хоолндоо дурлаад тэгээд эддэг болчихлоо. Тий сайных айгуу гоё байсан. За өнөөдрийн хамгийн сүүлийн хичээл укулеле наа. Бид уус хойгаа байна. Хойго. Цаатгаа байна. Цаатгаа ингэж болохгүй те. Өнөөдөр би энэ сургууль дээр сурагчаар үнэхээр үнцэнтэй цагийг өнгөрүүллээ. Монголыг илүү гүнзгий таньж мэдэх сайхан боломж байлаа. Хамт байсан бүх сурагчид болон багш нарт чин сэтгэлээсээ баярлалаа. Ялангуяа энэ удаагийн зураг авалтад
хамтран ажилласан Эрдмийн гүүрэн элит сургуулийн хамт олонд талархал илэрхийлье. Bye bye.